Сайн байцгаана уу сонсогчдоо. Сахиусан тэнгэрийн тоо гэдэг нь давтагдсан тоон дарааллууд бөгөөд тодорхой давтамжтай тоонуудыг хүмүүс зүүн совин далд ертөнцтэй холбоотой гэж үздэг. Долоогийн тооны энергийг давтагдсан тоонууд нь ихэвчлэн оюун санааны хөгжил, сүнслэг замнал, дотоод мэдрэмжтэй холбоотой утгыг агуулж байдаг. Долоо тооны гол утга нь оюун санааны сэрэл, сүнслэг өсөлт, дотоод ухаарал, зүүн бэлэг, судалгаа, мэдлэг, дүн шинжилгээ, бясалгал, тайван байдал, ухаарал, бүтээлч байдал, нууцлаг, философи гэж үздэг. Энэ тоо гарч ирвэл та одоо дотоод ертөнцөө сонсож сүнслэг хөгжлөө чухалчлах цаг үе ирсэн гэсэн үг. Илүү их мэдлэг олж авах, өөрийгөө хөгжүүлэхийг уриалж байж болдог. Та зөв замдаа байгаа тул өргөжлүүлээрэй гэсэн тохиог илэрхийлж байж болдог. Долоогийн тоог хоёр оронгийн гол утга нь оюун санааны гүнзгий хөгжил, амьдралын гүн утга учрыг ойлгох, дотоод хүч чадал, зөн совин, сүнслэг үүд хаалга нээгдэх. Энэ тоо гарч ирвэл маш том хүчтэй, зөн бэлэгтэй болж байна. Өөрийн сүнслэг зорилгодоо тодорхойлох хэрэгтэй. Оюун санаагаа гүнзгий хөгжүүлэх шинэ боломжуудыг судлаарай гэсэн тохиол байж болдог. Долоогийн тоог 3 оронгийн гол утга нь бурханлаг, ивэл, ерөөл, өндөр түвшний сүнслэг холбоо, сайн үеийн үр дүн гарах, гайхамшиг тохиох магадлал өндөр. Энэ тоо гарч ирвэл та мөн л зөв замдаа явж байгаа бөгөөд ихээх нь ивэл хүртэх болно. Амьдралтан гинтийн сайн үйл явдлууд тохиож магадгүй. Сүнслэг оюунаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэсэн тохиол байж болно. Долоогийн тоог 4 оронгийн гол утга нь дээд түвшний гэгэрэл, сүнслэг хүч чадал, амьдралын томоохон өөрчлөлт ойртож байна. Бурханлаг, хамгаалт, өдөрдмж, амжилтын үр дүн удахгүй гарч ирнэ гэсэн тохиол байж болно. Энэ тоо гарч ирвэл томоохон амжилт, боломж таныг хүлээж байна. Оюун санаагаа нээж шин төвшөнд хүрэх цаг болжээ. Та ихээхэн хамгаалагдсан бөгөөд зөв чиглэлд явж байна гэсэн тохиол байж болдог. Эдгээр тоонуудыг нэгтгсэн агуулга нь оюун санааны өсөл, зүүн совин зөв замдаа явж байгааг баталгаажуулж сүнслэг хөгжилд анхаарах хэрэгтэй гэж сануулдаг. Та лайк, сабскрайб дараад бусдад түгээгээрэй. Мөн сайхан сэтгэлийн комент өчиж үлдээж байгаарай. Баярлалаа.